Одоо ер нь ингээд сураад мөндөр зэрэглэлийн юм сонирхоод. Тэгээ нөө жочид буудлын сургуулиудыг санал болгосон. École hôtelière Lausanne, Gillion гэдэг. Тэгээд би 2006 он Gillioнд очиод тэгээ сураал. Тэгээд одоо жочид буудлын одоо амар мөрөөдөлтэй нэг том буудлын тэ Marriott, Hilton, Sheraton менежер одоо тэр PDG болно гэж тухайн үед нэг мөрөөдөлтэй л ороод тэгэл. Яг гоо тухайн үед бол мөрөөдсөн 2 3 том буудлын Парист бол дадлаг хийсэн. Тэгээд дарсгаанаас эхэлчихвэ. Сүүлд уулзахад хоёулаа баахан үнэтчлүү ярьсан. Наач чинь одоо баг одоогоос баг 10 тийм нэг 10 гаруй жил. Яг дөнгөж манай Горловчог орж ирж байгаа чинь 10-аад жилийн өмнө яг уулзж ярьж байсан маш сайн санаж байна. Дарс ч одоо би өөрөө 2006 оноос хойш сонирхож эхэлж явсан. Энэ бол үндсэн хобби боллоо. Айгүй олон жил бүр ингээд судлаад яваал. Хамгийн сүүлд тэгээд 18 онд одоо энэ сомелье гэдэг одоо энэ нэг тэмдгийг бол олж авсан юм байгаа. Сомелье гэдэг одоо тайлбарлах бол үндсэндээ сомелье гэдэг үндсэндээ сомелье хүн гэдэг маань үндсэндээ одоо өндөр зэрэглэлийн ресторант танд одоо чинь та тодорхой хэмжээний дарс сонирхож байна. Юу н одоо чинь төрийн өндөрлөгч юм уу эсвэл хүндэр зэрэглэлийн ресторан эсвэл найз нөхдөд уулз юу н дарсыг хүн худалдаж авах үед энэ хар мянган олон дарсууд байгаа байхгүй муу сайн гэж усууд янз бүр. Гэхдээ муу дарс гэж бол байхгүй. Яг одоо таны одоо би нэг тодорхой хэмжээний бюджет байгаа шүү дээ хүнд чинь. Одоо мөнгө. Тэр мөнгөнд чинь гоё танд яг тэр таалагдах үс тэр антик танд одоо олж өгч танд тусалж буй хүнийг л сомельег нь ресторан гэх юм бол үйлчилгээ мөн одоо дарс гэдэг маань одоо бол ер нь бол айгүй тийм өндөр зэрэглэлийн ёслол хүндэтгэл. Ер нь бол айгүй тийм хүндэтгэлтэй ханддаг байгаа. Ер нь дэлхийн нийт даяараа бол ер нь бол одоо энэ дарсанд бол айгүй тийм хүндэтгэлтэй энэ бол өөрөө хүний асар хэцүү бүр хідэн үеэр хідэн сараар хідэн хоногоор одоо хүний сэтгэл зүрхнээс гарч хөдөлмөрийг бас нэг үнэлж байгаа бас нэг шинжин тэмдэг. Тийм учраас энийг айгүй тийм зүү зохистой айгүй нэг бас нэг ёслол одоо хүндэтгэлтэйгээр л одоо үйлчилж байгаа хүнийг л одоо сомелье гэж одоо бас ингээд яг зүгээр терминолог ингээ хэлэхэд бол иймэрхүү байгаа юм. Тэр blind тест хийж ил шүү дээ. Бүр ванга шиг хийж ил шүү дээ. Тэр нь цааш яг blind testing хийхэд бол хэцүү л дээ. Юм их л олон жилийн туршлага байх хэрэгтэй. Тэр чи ер нь шулуух хэлэхэд их сандардсан шүү дээ. Ингээд blind test ингээд яг тийм яна яг энийг ингээд тодорхой ерөнхийд нь хэлмэлэхэд бол ер нь л юм зүгээр ямар ч туршлагатай хүн ер нь тодорхой хэмжээний сандрал байд юм л да. Гэхдээ яаж утсан бүгдийг хэлнэ гэдэг бол ер нь бол хэцүү. Тий, ер нь бол. Тэгэхээр дарс бол үнэндээ одоо монголчуудаас хар холын соёл шүү дээ. Тий. Тэгэхээр ямар дарсыг хэрхэн сонгож уух тий хизээ яаж уух талаар ер нь дарсны соёлын талаар яг манай дарс ч одоо 95 96 оноос хойш манай дарс бол одоо Монголд бол ер нь бол яг аль биесээр орж ирсэн. Сангрион. Тий, өмнө гэх юм бол одоо манай аав ээж үе эмээ өвөг үед одоо тэр социализм үед чинь Унгарын бичи кроморо гэл янз янзын дарсууд байдаг. Тэгээд ерөнхийдөө дарсыг улсуу нэг компод, момпод гэл нэг те чихэрлэг мэхэрлэг гэл боддог. Яг үгүй тухайд Орос орн социалист байсан болохоор тэр хавийнх бол ерөнхийдөө дарсны өв соёл бол нэг тийм төгс бол байгаагүй. Яг төгс соёл нь гэх юм бол одоо бол ер нь бол яалтчгүй хуучин дэлхий одоо нэг бас шинэ дэлхийн дарсууд байх жишээтэй. За ер нь дарсыг бол яг ямар дарс та сонирхолтой яг яаж хэрэглэх вэ? Яг зөвхөн нэг ерөнхийд нь ярихад одоо шинэ тэ ориглон дарс гэж байгаа шампань гэж байгаа. Тэ зөвхөн Францын мужид зөвхөн шампань дарс маань өөрөө байдаг байгаа. А бусад оронд одоо болохоор за бид ингээ шампанск мампанск ярьдаг. Бусдууд нь шулуух хэлэхэд бол хатуугаар хэлэхэд бол бусдууд нь үндсэндээ sparkling wine-уд гэсэн үг. Зөвхөн шампань зөвхөн Францд боёо шампаны бүс нутагт байх жишээтэй. Маяо гэж ойлгох түнзүү. Юу нэ? Шампань дарс. Шампань ч одоо Moët Chandon, LVMH группи тэр бол яг хөө шулуух хэлэхэд масс продукт. Маркетинг, huge маркетинг хийдэг, маш том маркетинг хийдэг. Тэрнээс илүү гоё, яг тэр үнээр илүү боломжийн үнээр Францад уух өчнөө шампань байна. А зарим тохиолдолд Францууд бол нэг тэгж те хүчтэй маркетинг хийгээд борлуулахын төлөө тэгдэхгүй. Айл бол уламжлалаа хадгалж үлдчихэж байгаа гэр бүлүүд байдаг. Энэ бол бас их нарийн зүйл л дээ. Яг тэр нь сайн, тэр нь муу. Үндсэндээ Veuve Clicquot одоо те Moët Chandon гэл
шулууг хэлэхэд бол LVMH группийн дарсууд бол одоо Hennessy, Remy Martin гэл эднээс ч mass-wy high prestige гэл гаргаал хийгээл байгаа. Гэхдээ ер нь бол яг тэднүүсийн үнний дүнтэй боломжийн сайхан та дарсаа мэдээ зөв зохистой авдаг бол ер нь бол шулууг хэлэхэд Францууд бол дотоод хэрэгцээндээ бол баг муу шандаа уудаг ш Франц илүүтэйгээр зүгээр нэг манайд ч одоо барыг л хамгийн маркетинг бол ахгүй тий. Шулуух хэлэхэд бол тий. Гэтэ бос тулсууд шулуух хэлэхэд одоо тэрийг оруулж ирдэг хүн сонсвол уучлаарай. Гэтэ бод үний яг юм байгаа. Яг би та нэг одоо асуултыг одоо эксперт хүнээс асууж байгаа бол ингэж л хариулна юм бол тий. Гэтэ мэдээж scoring тий тэгэл wine enthusiast James Sackling, Robert Parker дээр бол wine score нь бол ер нь бол 90-с тий 90-ээс 92-ын хооронд бас байх жишээ тий wine critic-ууд бол тийм үднүүд бол тавьдаг байгаа. Тий ер нь бол цагаан дарс бол ер нь бол аперитивийн өмнө бол одоо хоол идэхийн өмнө бол ерөнхийдөө нэг хөнгөн шампань ч юм уу цагаан дарсаар эхлүүл зүгээр зуны цагт гэх юм бол одоо чинь яг иймэрхүү хувцастай иймэрхүү хүнд бол би бол илүү ягаан байвал зүгээр болов гэж бодож байна. Тий тэгээд үндсэндээ дарсаар хурдаг гэж үнэн үү? Өөгштадаг гэж. Тийм хотлаа л та. Дар суугаад өөг шатаагаад хурамчгол шулуух хэлэхэд бол энэ маань өөрөө таны яг гоо цагаан дарс бол яг тодорхой хэмжээнд калори нь арай бага. Улаан дарс нь бол калори өндөр. Дарс тодорхой хэмжээгээр та уулаа таны илгэнд орно. Илэг маань үндсэндээ сахар бол задрахаар тодорхой хэмжээ их уугаал их хідүүл чинь тэгэл жин юм шүү дээ. Тэгэхээр энийг альва арих дарс бүх зүйл дээр тодорхой хэмжээний жоохон модерац байх хэрэгтэй. Буюу даруулга зүү зохистой хэрэглэх хэрэгтэй. Тултал нь хэрэглэх хэрэггүй. Ер нь бол шулуух хэлэхэд бол нэг эрэгтэй хүн өнөөдөр нэг найзтайгаа ч юм уу эсвэл тэгээ хоёр эрэгтэй хүн хоорондоо тэгээ бас Монголд гэж уух нь чүүл бол тэгээ гадаад мадаад бол уудаг л та. Тэгээ максимум нэг шилийг л эрэгтэй хүн уул зүгээр. Тэгэл ингээд хэтрүүлж бас болохгүй. Хэтрэх юм бол энэ толгоонд орно тэгэл манайд чинь бол виног бол эмхтэй хүн л уудаг гэсэн ойлгох. Ва тэр бол харин ч бүр эсэргээрээ одоо эрэгтэй хүн уух амгалан яг энийг илүү их танилцуулж илүү их олон нийтэд хүргэх тал дээр л ажиллагаа маань бага л явж гин гэсэн үг л дээ. Энэ бол их олон жилийн ажил л да. Тэрнээс биш нэг өдөр хоёр өдөр хэдэн сараар тэ одоо дарс танилцуулаад ингээд явах гэдэг бол хэцүү. Одоо мэдээж манай Монголд бол одоо бүх компаниуд чадах ятгаараа бүгдийг танилцуулж байна, бүгдийг хийж байна. Тэгээ мэдээж мэрэгчлэлтэн хэрэгтэй, хугацаа хэрэгтэй. Гол яриул их олон зүйлүүд л те. Тэгэхээр мэдээж тий. Би тэг сонсчихсан л да одоо манай алкогольны төрлийн бүтээгдэхүүний гайлын дотор маш өндөр байдаг учраас вино орж ирээд үнэтэй болцдог. Бусдаар бол тэр хилийн цаанаа бол 2-3 евротой байдаг. Еврогийн үнэтэй байдаг. За ер нь бол яг 2 евроны вино, 3 евроны вино ч гэсэн муу зүйл бол биш. Ерөнхийдөө бол 2-3 евроны вино хэмээл юм бол остолны винонууд гэж хэлнэ. Францууд Vin du Table эсвэл зүгээр энгийн винонууд дарсууд. Тэдгээр дарсууд бол яг л тэр жишг үн. За яг хуу манад шулуух хэлэхэд бол манай Монголын дарсны зах зээл дээр та Франц тарж исэн үн магадгүй нэг сайтнаас харж болно л да, аппликейшнээс харна. Тэр бол үндсэндээ бол зүгээр гарааны үн багхгүй юу. Тэгэхээр тэрний чинь дараа татвар, тээвэр тэгээд дотоодын зардал мардал 20-30% нэмэгдэн шүү дээ. Одоо чинь нэг дарс магадгүй 2 еврогоор сайтн дээрээ аппликейшн дээр байна гэж үзье. Тэр Францда 4 еврогоор зарагдсан шүү дээ. 3.5 ч юм уу. Тэгээ Монголд ирлээгээд нэг аймаг нэмэгдээд бол би бол шулуух хэлэхэд манай Монголын зах зээл дээр одоо дарс оруулж иж байгаа компаниуд бол нэг тийм аймаг нэмээд бол бас нэг тэгээд бэдгүй шүү дээ. Ашиг нь аягүй бага үйдэн шүү дээ. Дарсан дээр ер нь бол тий. За ингээд дарс оруулж ирж байгаа гэж ойлгосон зүг үү? Дарсаагаа танилцуулах уу? Тэгээ ер нь бол яагаад энэ дарс манайх оруулж ирэх болсон юм бэ гэвэл их олон жил би ч нэг боддоггүй байсан. Угаасаа ингээл 7 оноос хойш өөрөө сонирхоод судлаад их олон жил судлаа, сонирхлоо. Сүүлд бүр хобби болоо. Тэгээд манай найз нөхдүүд хай бид уулзтээ. Тэгээд дарс ямар дарс нь гоё юм ингээл бас юм асуудаг байхгүй. Тэгээд чи яах вэ бас ганц хоёр хилэн зөвлөн. Тэгэхээр бүр ингээл зарим нь бүр ингээл алмаар бүр ингээд асууж. Тэгээд гадаадд бас ингээд сая нөө ковид үеэр явж байхад нөө гэр бүл бид хэд нэг диорын захиралтай хоол идтий. Одоо Францын, Парисын Франклин Рузвельтийн одоо
ресторан нөгөө аюул том өндөр зэрэглэлийн Клөө Лагонс гэх дарсны тийм том ресторан хоол идэл Мишлен зэшлэн Кристофны халбах сэрэлала болол. Тэгээ нэг дарс мэдээж уудгүй л гэлээ. Тэгэхээр надад бас ийвгүй яг нөгөө найд дуртай байхгүй. Яг жоо гэсэн чинь захиалч байна. Тэгснээр хүндлэл вау тухайн үед бол амар хүндлэл байсан. Шууд шато швална аваад ирсэн шүү дээ 2006 оны. Тэр нь дулааг дэрсэн. Тэр бол домог шүү дээ. Айлангууд тэр дарс бол дэлхийн дарс гэж ярина. Шато Cheval Blanc LVMH групп тариалагддаг Dior-ын одоо мэдлэлд ор байдаг дарс. Нэгдүгээр зэрэглэлийн Grand Cru А зэрэглэлээ. Гэхдээ айгүй сонио сүүлийн классификейшнээс энэ дарс өөрөө гарсан. Хэдэн шулуух бол хэдэр дарсны нэг гайхуулж юм шүний би ярмааргүй. Хэдий 2006 оны Шато Cheval Blanc ерөнхийдөө гарааны бол 1000 евроноос дээш байдаг. Ресторан 1000 евро. Тий, дээш. Ойролцоор авцаа. Яг ресторан бол шулуух хэлбэл ресторан бол нугарлын коэффициент ашиг гэж байгаа 2.5 3 дахин ресторанд нугалж хийдэг байгаа. Тэгж ресторан юм чинь ашигаа олно, labor cost байна, хүмүүсүүд ажиллаж байна, тоогооч ажиллаж байна, тоог цахилгаан үйлчлэгээ. Гоо тийштэй мөнгө төл та яах гэж ресторанд орсон. Та үйлчлэгэнд бас мөнгө төлж байгаа шүү дээ. Гоё хоол идэхин зөв энэ рестораны гол зүйл маань одоо арх дарсаараа дийлэнх мөнгө олдог байгаа. Тэгэл дарс мэдхүүг нөгөө хүн бас ингээл тайлбарлаад яал би ч яг бас ярмаас санагдаа ярьсан чинь хөөх таарч яасан сүрхий. Одоо манай дарс марсыг мэдтий гэл. Тэгэл дарс марс оруулж ирээч гэ. Тэгээ нэг баахан ярих марих болол. Тэгээ нөгөө бордоогоор хэдэн ордууд мордуудаар орол. Тэгээ санал тавиад ахарна. За ер нь зээ талтай. Яг хэрэглэгчнэртэй манайх нэг тийм том хэмжээгээр зарыг марыг бусад компанита өрсөлдөй гэж бол нэг айхт гэж бодохгүй. Зүгээр сайхан соёлыг хүмүүсүүдэд түгээл одоо хэрэглэгчнэрээ баярлуулъя. Манай одоо шинэ зарим хэрэглэгч орж ирэхэд дарс марс тодорхой хэмжээний худалдаа авалт маавалт хийхэд нөгж мөгөөл нэг тиймэрхүү л маахгаар бол одоогийн байдлаар бол яг яваад тий. Нэг тийж одоо дарсаар одоо ямар үнэтэй хаа? За ер нь бол одоо чинь манай одоо чинь болон одоо эдгээр дарсууд гэх юм бол дийлэнх нь бол ерөнхийдөө гарааны үнэ 34 мянгаас хамгийн дээш их сая 300 мянга хооронд байгаа. Гэтэ бас жоохон ямыг бол одоо сайн чанар тэгсэн хэрнээ боломжийн үнээр л одоо олгож байгаа. Манай одоо энэ дарсуудын онцлог нь гэх юм бол би болохоор өөрөө селекцгээд хамгийн одоо best vintage-үүдийг сонгож авсан байгаа. Хамгийн одоо сайн ургацуудыг одоо 2010 оноос хойш 2010 оноос доош ингээл тэгээ ургац болгоо айгуу чухал ер нь бол. Тэгээ Dior гэдэг. Тий, таны одоо барьж байгаа энэ бол маш гоё юм. Pissacchione Chateau Lagrange Martillac гэдэг. Энэ бол бас их гоё юм ааш. Гоё дарс шүү дээ. 504 мянга. Тий, наач болохоор өөрөө хэдэн оных байна? 2016. Exceptional vintage outstanding growth. Энэ бол одоо шинэ Wine Critic дээр та харахад бол 96 оноос дээш. Wine Critic дээр ягаад 90 оноос дээш 90 мэргээ яриад байгаа юм гэхээр ерөнхийдөө 90-с 92 дотор та хүлээн авалтанд ууж болно гэсэн үг. Одоо олон нийтийг дайлж болно. Таны нэр төрийг тэр тухайн дарс нэр хүндий чи хөөдөхгүй. Баталгаа гэсэн 90-92. 92-оос 95-ын хооронд гэх юм бол та найз нөхөд тоогоо одоо дотныхаа гэр бүлтэй, дотныхаа хүнтэйгээ хувааж ууж болно гэсэн үг. 96-аас 99, магадгүй 96-аас 100 байх юм бол шулуух хэлэхэд ганцаараа уудаг байхгүй юу? Яг Wine Critic дээр тийм бийдээ. Ганцаараа гэдэг шүү дээ, тийм амттай гэсэн үг. Гайхалтай. Одоо чинь гайхалтай дарсууд байгаа л да одоо чинь Францын том дарсууд хэднүүс оноонууд бол одоо чинь 15 16 оны ургац бол тэгэл том шатооных шүү дээ мэдээж Grand Cru рууных бол одоо чинь тэр одоо Chateau Fougère одоо чинь Chateau La Dominique 97 оноотой байх жишээтэй тэрийг баг ганцаараа уумаар байгаа байхгүй. Тэр их хүнд өгөхгүй мө тий. Ер нь бол яг Wine Critic-гүй тэгэл тайлбарлал гэдэг юм л да. Энийг одоо шинэ агуу James Suckling, Robert Parker, Wine Enthusiast одоо нүдж байгаа усуд бас дуулж исэн л баг. Тий. Ер нь бол одоо яг эдгээр скорууд өгж байгаа зүйлсүүд бол ерөнхийдөө хэрэглэгчийг тухайн дарс руу аюул ойртуулж яана гэсэн үг. Гэхдээ бас хэцүү шүү дээ. Одоо чинь таны мэдэрч байгаа амт тэр хүний эксперт хүний мэдэрч байгаа амт хоёрын хооронд 5-аас 15% зүрх шүү дээ. Хүн болгон өөр шүү дээ тийм биз дээ. Хүн өөрийн гэсэн ертөнцтэй. Одоо чинь
уран чимэг гэдэг хүн цорын ганц. Одоо дэлгэр гэдэг хүн цорын ганц. Одоо чи навчаа бол цорын ганц. Тэгэхээр чи бүгдийн хооронд нь өөр юм гэсэн онцлогтой шүү дээ. Бүгд амтлах онцлогуд өөр нарийн амтууд дээр яг нь ерөнхий нэг 170-аас 80% бол хүн бол ерөнхийдөө бол гоё сайхан байна гэдэг бол хэлэх чадвартай гэж би дотроо бол юм бодож байна. Аха. Одоо дэлгэрийн хувьд хамгийн их дуртай дарс одоо энэ шато, бордо Тий. юу юм бэ мэдэхгүй. Каберне Савиньон, Мерло. Энэ бол аюул амархан асуулт шүү дээ. Энэ бол эхлээд яг ингээд дарсны дэлгүүрт орлоо гэхэд бол миний хамгийн буртаа дарс гэвэл угаасаа баггүй би гоёг л уухыг бодно. Тэгтээ моглон эхлээд би мөнгөө тоолно. Хитвч аягүй шуулж. Тэрнээс би одоо 100 мянгатаа ч юм уу 200 мянгатаа бол 100 200 мянга дотор л гайгүй юм аавна. Магадгүй би саяас дээш төгрөгтэй бол солиорно л та. Бүх юм чинь нэг төссөн мөнгөтэй холбоотой. Тийм болохоор яг энэ ч сомильег нь тусалж байгаа байхгүй. Дэлгүүр та ороод ирлээ. За би нэг 40 мянган төгрөг гоё юм аамаар 100 мянгад гоё юм бол байна. Тэгэхээр бид нар ч одоо энэ дарсыг мэдэхгүй байна. Судалж өгөх одоо зөвлөж өгөх хэрэгтэй байхгүй. Ер нь бол гэхдээ тэр хүн яг 100% бас туслана гэсэн үг биш шүү дээ. Таныг бас сайн мэдгүй. Гэхдээ та яг юу хүсэж чинь одоо ингэснэ айгүй торгон мэдрэмжтэй хүн байхгүй юу? Ер нь яг айгүй тийм торгон мэдрэмж тэрийг ингэж гаргаж өгчээж л тухайн хэрэглэгчтэйгээ илүү ойртож л бид бол танд бол нэг 100-ны сайн сомилье хүн бол 100-ны 90% нь бол туслана. Ер нь бол тий. За үнэтэй дарс ууснаар ер нь яг бидний амьдрал юу өөрчлөгдөх юм? Яагаад бид нар үнэтэй дарс уух хэвээр? Яг хөө их олон шалтгаан байна. Яагаад үнэтэй дарс уух хэвээр вэ? Яагаад одоо энэ ер нь бол үнэтэй дарс гэдэг маань өөрөө тансаг хэрэглээ. Угаасаа энэ бол дээр үеэс хойш хэдэн 100 жилээс хойш энэ төлөө олонч дайн болсон, олонч лам хувирга дарсны талбай. Тийм шүү дээ. Ер нь Тариалангийн талбайн төлөө дайн маш их болсон. Одоо шинэ Францын Бордо нутгийн одоо 100 жилийн дайн хүн болго мэднэ. Одоо шинэ Жан д'Арк гэл Францын баатар эмэгтэй байдаг. Мила Йовичийн кино байдаг. Тэрүүн дээр ихэд 100 жил Англи Францууд хоорондоо байлддаг. Бордо нутаг байлддаг. Тэгээс газар нутаг тэр тариалангийн талбайн төлөө Ромын эзэнт гүрэн байна. Хамгийн сүүлийн жишээ хэмээл дэлхийн 2 дугаар дан. Ер нь дэлхийн 2 дугаар дан чи Францууд чинь тал хэсэг нь бол одоо Герман нацист Германуудын мэдлэлд орсон байсан. Том ордуудыг бол бүгдийн Германууд бол авцсан байсан. Тийш яг л нэг газар нутаг гоё сайхан өөрсний орд шиг л юм шүү дээ. Тийм шүү дээ чинь. Ер нь бол дарсыг бол шулуух хэлэхэд бол газар доор байгаа бас дараагийн галт гэж ярьдэн шүү дээ. Тийм үү. Хөрстэй холбоотой юм. Хөрс маш чухал хүний хөдөлмөр. Гэхдээ ер нь бол байгаль дэлхийгээс өгч байгаа асар том одоо бэлгэл юм да хүнд. Тэгэхээр чинь нөгөө энийг одоо бурхадтай холбоотой юм ерөөсөө тэр. Тэгээд таны асуусан асуулт буюу яагаад үнтэй дарс уух хэрэгтэй байд юм бэ гэвэл эдгээр шалгуур байна. Дараагийн зүйлэн дээр та мэдээж та өөрийгөө хүндэлж уудаж байна. Таашаал юм да. Тий таашаал. Дараагийн зүйлдэг бол энэ бас нэг статус. Одоо шинэ магадгүй би Шато Шевал Бланш мөн Шато ИТМ ч юм уу эсвэл тэ одоо Францын одоо тэгэл одоо тэр Доминик ч юм уу одоо энэ Фожер ч юм уу Итали юм уу Испани тэгэл том янонууд байгаа. Эднээс өгнө гэвэл таны статус одоо нэгсний олон нийтийн өмнө дотны найзтайгаа ч юм уу магадгүй бизнесийн яриа юм уу төрийн өндөрлөгийн яриа юм уу гих мэтчлэн тэ хүний амьдралд юу л бол юу тохиолдож болно. Одоо нэгсний ирэмбэ харуулж шít. Тэ одоо би ийм юм одоо энэ дарсаар таныг би дайллаа. Ерөнхийдөө бол миний нэг ирэн бол нэг иймэрхүү шүү гэж. Ер нь яг л тийм л утгатай зүйл л дээ. Тэгэхээр мэдээж энэ бол аюул том тухайн хүнийгээ хүндэлж байна. Яриа өнүүлэхийг хүсэж байна. Одоо ямарваа нэгэн бизнесийн дээл мэл бизнесийн гэрэмэр хийхэд тухайн хүн таныг дайлж уулзалтынхаа санаачлалыг гартаа авахыг хүсэж байна. Тэгэхээр яриул олон зүйл байна шүү дээ. Ямар зүйл дээр яг хизээ гаргах уу? Яг энэ чинь яг тухайн ресторан, тухайн юмн дээр яг зүйл дээр яг сомелье хүн аясар нарийн мэдрэн. Нөгөө одоо ингээл одоо шин эрэгтэй эмэгтэй хүн хоёр ороод ирлэхэд бол ойлгомжтой болцоо хийж гэнэ үү, гэр бүлийн улсууд байна уу, ямар байна. Тэг бол тухайн яг үйлчилж байгаа хүн бол асар нарийн мэдэрж ээж л яг эдгээр улсуудад одоо ямар байна уу санал болгоо. Тий, ер нь бол тий. Эхлээд мэдээж ер нь бол альваа одоо дарсын нэг цэс байгаа шүү дээ. Цэсийг остол дээр маа шидчээд ч юм уу эсвэл тэгээд тавьчаад явуул байж шүү дээ тий. Тухайн хэрэглэгч ямарваа ресторан бар ч юу ч вэ. Зүгээр цэсийг хүний гарт хариулж өгөхгүйгээр зүгээр остолн дээр нь тавьчаад
зөөгч явж байгаа бол тухайн үйлчлэгч бол хөндлөөгүй байна гэж тооцсон. Ер нь бол Европ соёлын дэлхийн бүхэл ресторанд бол энэ бол манай цэсээ. Цэс үгэн, хоолны цэс авлаа. Дараагийн зүйл нь энэ манай дарсны цэс гээд яг эндээ маш сайн ажиллах хэрэгтэй. Боёо тэр хүн хэн авах гэдэг. Иргэдээ одоо чинь би таныг ресторанд оруулаа гэхэд би дарсны цэсийг авна шүү дээ. Тэгээд би тэрийг одоо сонгож төсөн мөнгөндөө тааруулж одоо сонгоно шүү дээ тий. Яг л тийм. Яг энэ чи үндсэндээ сомлын хөөрөө аягуулс ажиглах хэрэгтэй. Энийг яривал маш их олон жилийн туршлах хэрэгтэй л дээ. Чи бүр ингээд одоо нөгөө сонготой хөгжимчин хүнийг бүр ингээд балетчин хүнийг ингээд хар багаас нь бэлддэг гэжтэй. Яг тэгж бэлддэг байхгүй чи бүр Европ дэлхийд бол бүр хар багаас нь одоо энийг үзүүлж харуулж одоо тоогооч хүнийг бүр хар багаас нь бэлдэж байгаа шүү дээ тий. Таны хувьд хаана одоо тэр одоо сургалтын суун үстэй тийм ээ? Сомлын болгохын тулд тэр сургууль яг хөө зүгээр нэг Швейцарт байхдаа би чинь өөрөө юнки мэдлэгээ аваад сураал тэгээд явсан. Тэгээд ерөнхийдөө ингэж яг энэ үйлчилгээ тал дээр хамгийн их надад практик өгсөн бол би өөрөө ажиллаж 6 сар хэрэтэ үйлчилгээнд дээр Парисын буудлуудад ажиллаад, өндөр зэрэглэлийн буудлуудад ажиллаад тэгж айгүй их туршлага авсан. Тэгэл дараа нь энэ нэг нэлээ их явсаар тэгэл өөрөө тэгэл жил болгон судлаад тэгэл дараа нь өөрийнхөө зардлаар өөрийнхөө сонирхлоор тийм сургалт мургалт нь би илэн даалгавар суугаагүй. Гэхдээ гол нь тэгэл туршлага өөрөө ингээл энийг судлаад явсаар. Тэгээ дуртай зүйлдээ хүн өөрийн гэсэн цагаа зарж чинь өөрийн гэсэн мөнгөө зарж чинь. Тэгэл 2018 онд нэг шалгалт Францын тэр Бон боёо тэр сомельегийн шалгалтын үг бол тэгэл Францын одоо энэ дарсныг мэрэгчлэлийн л одоо хүн болоод тэгсэн. Яг өшөө энэ чаана өшөө олон обстаклууд байгаа л да. Миний шууд юм бол ерөнхийдөө дундаж төвшөө. Бүр дэлхийн төвшнийх бол бүр тэр дэлхийн дарснаас мэддэг дэлхийн тэгхийн тулд насаа зориулж шүү дээ. Амьдралынхаа 100% зориулна л да. Тэгээ миний хувьд бол бас өөр сонирхлууд бас байна. Тийм бас амьдралаа тийм зориулна. Арай хайрын. Тэр нөгөө үнэт чулуу цагийн дээр сонирхдаг сонирхлоо орхиог үстэй. Юу гэж та орхиог. Манайч одоо яг үндсэн чиглэл бол яг үнэт эдлийнхаа бизнесийг бол хийсээр л байна. Ань сүлд хэмэл манад Манализ гээд дахиад шинэ үнэт эдлийн бүр нарийн бүр дээд зэрэглэлийн хай жуулер хийдэг одоо тийм уран тий дархан хүн маань брэнд нэмэгдэж ирсэн байгаа. Тэгснээрээ одоо төгс төгөлдөр өнгөж чулуунууд бол маш их одоо ирсэн Ruby Sapphire гэл гол энэ ч бас яг бол бас л өөр сэдвэлтэй гэж. Шууд хазаач. Аха. Тэгэхээр виноны талаар ингээд одоо хамгийн үнэтэй 24 оны одоо хамгийн виноны номер 1 одоо юу гэмдэ усаар нөгөө чил вино шалгарсан. Тий, ер нь шулуух хийлээ. Ер нь бол тий. Тэгээ ер нь бол 2024 он ер нь сүүлийн ковидоос хойш ер нь ойрын шулуухан бас одоо магадгүй одоо би Франц дарс оруулж ирж байгаа манайх мундаг ла гэж усуу ярьдаг тэгмээр байна. Яг бодит юмыг бас бодитоор харах хэрэгтэй. Сүүлийн үед бол шулуух хэлэхэд бол одоо дэлхийн буюу New World Wine-ууд шинэ дэлхийн дарсууд буюу Австрали, New Zealand, South Africa, Аргентин, Чили үндсэндээ бол тэд амт чанараараа илүүрхээд тоогоороо илүүрхээд. Ер нь бол тоогоороо илүүрхэж जैन амт чанар нь боломжийн. Тэгээд та шулуух хэлээ чил виног бол гоё чил виног бол илэн дагаж 100 мянгад бол 100-аас 200 мянгад бол гоё чил вино ч юм уу гоё Австрали вино аваад ууч боломжтой. Нооныг асуудлууд, хөрсний онцлогуд. За. Тэр яг одоо сульфид, тамарваа нэгэн хүнсний дороод, сахар, ваниль, карамель, өндөгний шар, өндөгний цагаан хийж гинөө, яаж гинөө. Эдгээр контролуудыг хамгаалах нь хангаж чадж гинөө гэдэг том асуудал. Тэр зарим орнууд энийг хаадаг. Харуулахыг хүсдэггүй. За. Тэ ер нь бол. Ингэснээр үндсэндээ дарсны амт маань үндсэндээ өндөр түвшинд очно гэсэн үг. Сахарын агуулмж нэмэгдсэн гэсэн үг. Сахарын агуулмж нэмэгдэнэ гэдэг бол үндсэндээ алкогол нэмэгдэнэ, өшөө нэмэлт хүнсний одоо хүнсний одоо бидний эргэлж болдог ваниль ч юм уу хүнсний одоо нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг байгаа. Тэрийг дарсан дээр бас хийдэг байгаа. Энэ бол Францд
Тэр чинь Сент-Эмилион, Францын Бордо, Бургонд бол энэ бол асар хориотой зүйл. Бусад орнд бол шулууг хэлэхэд зарим орнууд бол энийг хийдэг, зарим одоо нэрдэ улсдаа одоо мэрсэр улсууд бол хийдэг. Тэгээд энэ болгоныг контролдоход хэцүү шүү дээ. Айгүй хэцүү. Тэгэл тэгээ одоо хүн чинь бол шулууг хэлэхэд бол хэрэглэгч хүн хямд үнээр боломжийн сайхан хамттай авахыг хүсдэг. Тэгэл дэлхийд дахин энэ болгоныг судлаа явахгүй, цаг зав байхгүй. Тэгээд одоо юу н дарс гэдэг маань бол үндсэндээ та би найз нөхдөдтэйгээ гоё орчинд ч юм уу, гэртээ ч юм уу, хин нэгнтэйгээ нэг л сайхан яриа өрнүүлэл хамт байхыг хүссэн зүйл учраас тийм зүйлсэн учраас эдгээр орнууд бол юу нь бол толгоо бол ер нь бол цогч байгаа. Ер нь урд нь одоогоос 15 жил өмнө Франц бол номер 1 байсан экспорт одоо гадагшаа дарж гаргадаг энийг одоо бол баг 6 байна уу 7-д бол орж байгаа. Ер нь Францын дарсны production бол аяг багассан. Хуучин Бордогийн Гран Кру нь 100-аас 120 мянган шил хийдэг байсан бол одоо 80-аас 90 мянга руу шилжсэн байгаа. Бүр quality-га чанарыг бол маш өндөр зэрэгт авчирсан. Тэрний чинээгээр үн маань 10-аас 15% өссөн байгаа. Ковидаас хойш ер нь Францын дарсны үн бол дэлхийн зах зээлээр маш өссөн байгаа. Тэгэхээр хаа очиж хэрэглэгчнэр нь бол маш их байдаг. Эрэлт хэрэгцээ маш их байна. Гэхдээ үндсэндээ дарс мэддэг. Одоо чи шулуух хэлэхэд бол одоо Япон, Хятадын зах зээл бол маш их одоо demand нь very high байдаг. Америкийн зах зээлч муу ялгаагүй. Тэгээд шинэ дэлхийн дарсууд дээр одоо Merlot, Cabernet Sauvignon гэл Grenache, Syrah гэл эдгээр усан үзмүүдийг бүх энэ соёл бол Францаас гаралтай. Францын соёлын дарсууд Напа Валейд очсон, Чилд очсон, Аргентинд очсон, Австралид очсон. Одоо чинь Cabernet Sauvignon бол Напа Валейд одоо Францын усан үзмийг л тариалдсан байгаа шүү дээ. Тэр хамгийн лаг усан үзм чинь Pinot Noir хамгийн лаг усан үзм гэвэл бас тэгж ойлгож бас болохгүй. Хамгийн гол нь усан үзм гэдэг нь үндсэндээ ер нь бол хамгийн түгээмэл усан үзм бол Францын Бургонд нутгийн Pinot Noir, Cabernet Sauvignon, Merlot, Syrah, Grenache, гэхдээ дэлхийд хамгийн алдартай нь бол яалтчгүй одоо Pinot Noir, Cabernet Sauvignon, Merlot, Италийн гэх юм бол Sangiovese, Испани, Tempranillo гэх мэт усан үзмүүд. Эднээс бол өөр нэгэн характертай. Хамгийн гол нь хөрс айгууч бол. Хөрс модны наслалт маань үндсэндээ 30-аас 40 жилийн настай Cabernet Sauvignon одоо чинь Бордогийн одоо чинь зүүн иргэд байгаа одоо чинь Chateau Lascombe ч юм уу Chateau Margaux-гийн модны мөчр 30-аас 45 жилийн наслалттай. Энээс бол хамгийн төгс төгөлдөр Cabernet Sauvignon гарч байгаа байхгүй. Одоо чинь өөр нэг шинэ дэлхийн хөрснөөс 5-аас 10 жилийн хөрстөө яг ялгаагүй Cabernet Sauvignon. Гэхдээ тэр Cabernet Sauvignon-ыг тэр үн тарьцуулахад өөр байхгүй. Би зүгээр энгийн жишээ ярья. Одоо чинь урлагаар ярья. Та одоо чинь дуучин хүнийг сонсдог штэ. Дүнгийн сургуулаа төгсөөд гарч ирсэн дуучин. Сайхан өнгөтэй, сайхан дуулж байна. Тэгэхэд энд 30 жил дуулсан дуучин дөнгөж сургуулаа төгсөөд гарч ирж байгаа дууч хоёрыг хооронд нь харьцуулахгүй биз. Гэхдээ нэг л юм тэр хоёр дуулж байгаа штэ. Тэгээд мэдрээд үзэхэд бол нэгэнд нь туршлага байна. Өөр гэсэн өнгө бүтэц байна. Нөгөөх нь дөнгөж л одоо шинэ одоо тэр амьдрал руу ингээд орж байгаа хүн л аахгүй шүү. Тэгэхээр энэ хоёрын дунд асар ялгаа байхгүй. Яг дарсны одоо усан үзм дээр ярихад бол яг тийм лаг усан үзм тэр мэр гэж бол нэг бол Францаар өөрөө cépage гэж ярьдаг байгаа. Боёо grape. Яг тийм мундаг усан үзм тэр нь мундаггүй, тэр нь мундаггүй. Тэр бол сонио ойлголт. Тэр нь хөрс ямар байна, тухайн бүтц ямар байна гэдгээс шалтгаална. Усан үзмд агуулж байгаа молекулын одоо сахарны молекулын түвшин ямар байна, одоо тэр хэрэг бүтц байна. Энэ сэдвийг ярихад бол энэ бүхэл бүтэн микробиологи, хими, микробиологи асар том түвшинд ярих сэдвэлтэй. Танад байгаа хамгийн үнэтэй дарс гэвэл манай ч одоо хамгийн үнэтэй дарс бол одоо тэр Сент-Эмилионы тэр тэнд байгаа тэр Тропло Мондо гэдэг дарс байх жишээтэй. Энэ болохоор өөрөө нэгийн Б классификацид ордог дарс байх жишээтэй. Өөрөө Сент-Эмилион бүс нутгийн одоо чинь яг зөв Сент-Эмилион бүс нутгийг ингээд Францыг аваад үзэхэд дэлхийд цорын ганц ЮНЕСКОгийн бүртгэлд орсон Heritage of UNESCO гэж ярьдаг байгаа. Тэгээ үндсэндээ 1936 оноос хойш 10 жил болгон дарсаа классификац хийдэг буюу зэрэглэлийн тогтоодог. Буюу ойролцоогоор 1000
За ганц хоёр тоон дээр бол жоохон зүрж магадгүй ш бас хэцүү ш. Би бол академик гэдэгтэй шалгалт өгөөгүй болов гэж би бодож чинь. Тийм болохоор 1000-аас 1100 гектар газар үндсэндээ Сент-Эмилионы бүс нутагт ойролцоогоор 200 гаруй шатуу байгаа. 200 гаруй байна уу 300 шатуу байна. Эдгээрээс үндсэндээ классификац тодорхойлдог байхгүй юу? Зэрэглэлийн тодорхойлно гэсэн үг. 10 жил болгоо. Тэгээд Сент-Эмилионы классификац бол айгүй хатуу маш нарийн алкогольны градус 13-аас 14.5. Гол усан одоо чулуу тэгээд илсэн хөрсөн дээр ургадаг буюу жоох өндөрлөг хэсэгт тэгээ илүү тийм жоох хүүтэн агаарыг халуун агаартай хослуулсан манан чийг дуртай ер нь бол айгүй тийм халуун нөхцөлд ургадаг ус үзэн буюу илүү тийм далайн уур амьсгалд ордог. Яг энэ нөхцлүүдийг бол ер нь бол Францын Бордогийн одоо Сент-Эмилионы бүс нутаг бол түг сангаж чаддаг. Каберне Франc ус үзэн бол үндсэндээ тухайн дарсан дээр илүү асидик илүү freshness одоо тэр илүү хурц амтын илүү одоо аромыг өшөөд нарийн тэр букетыг задлахад тусалж өгж байгаа туслах усан үзмэн гэж хэлж болно. Нэг усны буюу blend буюу хоорондоо холино гэсэн үг. Холжээж Сент-Эмилионы дарсууд бол гарч байгаа. Тэгээ үндсэндээ 10 жил болгон классификацаа хийн. Буюу эхний ээлжинд одоо Grand Cru гэж ярьдаг ба. Grand Cru-нд бол инфекцийн 60 дарсууд орж байгаа. Grand Cru гэдэг нь өндөр зэрэглэлийн буюу өндөр зэрэглэлийн ургац гэсэн. Grand Cru-гийн дараа Grand Cru Classe гэж байгаа. Тэнд нь 56 шат орно. Дараа нь Premier Grand Cru Classe буюу нэгдүгээр зэрэглэлийн Grand Cru B зэрэгтний 12 шат орно. Тэгээд Premier Grand Cru Classe 1-ийн А гэж байгаа. Тэнд нь одоо хуучин 4 шатаа ордог бас одоо 2 шатаа орсон. Би түрүү дурдсан Шато Анжелис, Шато Озон, Шато Cheval Blanc эдгээр классификацаас гараа явсан. Яагаад гэвэл бид хангалттай хэрэглэгчтэй болсон, бид маркеттэй мэднэ. Одоо бид өөрсдийгээрээ дарсаа хийн, өөрсдийнхөө үнэ зоон тэтгэх манаа дарсан хүмүүсүүд авдаг. Бид жил 70-аас 80 мянган шил хийдэг. Бид тэ манаа дарсны үн 1000 евроноос 100000 евро хүртэл байна. Хангалттай зарчдаг учраас тэр классификацийн тэр хуулийн дагуу дарсаа одоо хийхээсээ ер нь шулуух хэлэхэд бол жоохон татгалцсан. Одоо энэ сүүлийн үед бол айгүй том маргаан болсон л доо 2020 оноос хойш бол одоо тэгэл нэгнтэйгээ. Гэхдээ Францд бол тэгж муухагаар хоорондоо нэгнийгээ доромжлоо тэгж мэхэхгүй. Яг гоо зүгээр далдуураа энэ нөхдүүд ингээ гарцсан гэл нэг жаахан нэг ийм юмнууд. Шато гэхэлэр чи миний ойлгосноор юм цайз гэхдээ ийм ус үзмийн нэг юм газрын эзэд тий. Тэгэхээр одоо энэ ус үзмийн тэр шатог эзэмшиж байгаа улсууд нь одоо дээр үе язгууртнууд гэсэн. Энэ бол янз бүрийн яг зарчим нь бол үнэн. Цайз үндсэндээ нэг цайз байгаа тодорхой хэмжээний гектар ус үзмийн талбайтай тэр цайз нь бүр 14 дугаар 100 8 дугаар 100 түүх ярил бүр хэдэн мянган түүх ярьж болно. Одоо зүгээр нэг жишээ аваад үзэхэд одоо энэ Claude Menu гэдэг одоо манай энэ оруулж ирж байгаа Saint-Emilion Grand Cru энгийн дарсууд байх жишээтэй. Одоо чинь энэ гэх юм бол одоо 16 дугаар зууны цайз ламнар тухайн үед дарсыг нэрж гаргадаг байсан цайз буюу мөргөлийн одоо бэлгшээж айгуу тийм алшими тухайн үед тэгдэг байсан. Ингээд түүхийн ярахад бол нэг тийм. Тэгээд яг ингээд эцдүүдийг аваад үз. Одоо жишээ нь нэг эзнэрэ байсан шато зарим тохиолдолд бас юм. Одоо шулуу эзэн солигдно. Одоо чинь би нэг дарс хийж чинь шүү дээ. Одоо чинь та бид хоёр зүгээр нэгдүгээр зэрэглэлийн Grand Cru-г аваад үзье. Шато Cheval Blanc. Урд нь эзэн нь нэг Франц хүн байсан. Тэгээ 50 билүү 60 миний санджаагаар за болий. Надад би нэг зарыг.
гэд Андре Лютон билүү тэр хүнд зарсан. Хэдэн сая еврогоор ер нь дасны цайзыг бол үнэлүүл амар хөрөнгө бол ярина л та. Бараг шулууг хэлэхэд бол манай Монгол улсын төссөн өсвөс дээш ярина шүү. Ер нь бол ер нь бол тийм нэг тодорхой нэг X Y үнээр зарчлаа. Тэгсэн чинь одоо LVMH группийн эзэн ноён Бернар Арно 2009 үлээ 10 онд нэг X Y Z сүүмээр худалдаж аваад одоо тэр шатоо тэр хүний мэдлж шилжсэн. Тэгэхээр үндсэндээ тухайн үеийн одоо үеэс явж исэн шатоогоо зараад худалдаалсан. Зарим бас нэгэн шатоонод Франц энгийн зүгээр нэг шато одоо шин Когбайн ч гэдэг юм уу, шато Мае ч гэдэг юм уу, шато Киршэ ч гэдэг юм уу гэх мэтлээ. Зарим тохиолдлууд ажлын хүчээ даах чадхаа болно. Хөрөнгө оруулалтаа дууссан мөнгө боломжгүй. Шин дэлхийн одоо дарсандаа цохиулчлаа. Тэгэхээр би яаж амьдрах юм бэ? Дарсаад харж байгаа байхгүй. Хэн худалдаж авч яах нөхөл одоо манай хөрш буюу хятадууд маш их авч байна. Одоо бордоо баян байна тий. Зүгээр нэг жишээ яг шато Мая гэж байгаа байхгүй. Сент-Мион дээр тэр гэхэд 19 сая еврогоор бас 19 сая еврогоор 17 гектар талбайг одоо миний санджаар 12 жилийн өмнө худалдаж авсан. Одоо Гонконгийн нэг баян хүн. Тэгээд витикультойг нь буюу онолог нь дарс хийдэг нь Францууд ажиллана. Тэр хүн ямар ч дарсны ойлголт байхгүй. Зүгээр эзэн. Тий. Тэгэл одоо тэр витикультор Нурлан хин билээ нэг тийм Франц ирхэн байдаг. Тэр хүн ажилдаг. Тэгээ Францууд өөрсдөө ажилдаг. Гогэл дурдуул энэ. Тэгээ энэ сэдв одоо Францад бол Францын зарим нэгэн патриотуудад бол